жижиг эрдэнэ багш та юм ирээдүйн он цагийн эргэх хүрдэн багш та билээ. Нөөжим шаргалгын дон эрдмийн үрийг тарьсан дуу хуурвчгэрэн эгэл олон дон гайхагдсан оюун төгс ухаан далай ачлалт багш та орчлон дэлхийд түлхүүр атгуулсан энэрэлт багш та. Сайн байцгаана уу эрхэм хүндэт гоё талтай эрхэм хүндэт Донгор аймгийн удирдлагуудаа. Сайн байцгаана уу эрдэмтэн олон багш нар эрхэм хүндэт шүүгчдээ. Багш нарын урлагийн авьяас ур чадварыг тодруулан алдаршуулах, шав сургуулийн завхан холбоог сайжруулах, түгээн дэлгэрүүлэх, судалж сурталчлах зорилгод орон Монгол улсын багш нарын баярыг тохиолдуулан Дундгой аймгийн багш нарын дунд зохион байгуулж буй урлагийн анх дугаар багнаадам хийхгүй 3 өдөр 6 төрлөөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлж байна. Тэгэхээр 3 өнөөр маш амжилттайгаар зохион байгуулагдсан энэ урлагийн шагналын дунд хэсэг үйлчлэгийг шүүхэж өгөх Дундгой аймгийн боловсрол соёл урлагийн газрын хамттай гомгэр таньд битгүүр шилжүүлж байна. Сайн байцгаана уу? Эрхэм нутгийн ахын дүүс багш сургуулийн хүмүүжүүлэгчид игэл олон ажилтан албан хаагчид та бүхнийхээ энэ гэгийн тунгалаг оройны халуун амгалан айлтгаж байна. Дундгой аймгийн багш нарын анх дугаар урлагийн наадмыг санаачсан зохион байгуулахад дэмжих туслалцаа үзүүлсэн Дундгой аймгийн сүд арга түүний тамгын газар мөн Дундгой аймгийн бүх ерөнхий болон сүлийн сургууль цэцэрлэг түүний хамт олон ажилтан албан хаагчид тэдний гэр бүлийн хамт олонд чин сэтгэлээсээ барьж байгаагаа энэ танхимд илэрхийлж хүсэж байна. Ингээд энэ урлагийн баг наадмын шагнал авдуулах ёслолын үйл ажиллагаа нээснийг мэдэгдэж байна. Ингээд микрофоны өмнө уралдааны ерөнхий шүүгч, Монголын концертын төвийн ерөнхий захирал, Монгол улсын ардын жүжигчин, соёл урлагийн их сургуулийн хүндэт профессор, олон улсын дуучлалын уралдааны шүүгч, концертын найруулагч, Оросын холбооны Бред улсын урлагийн гавьяа цэцэрлэгтэн Данзангаанчгийн ухнаа таныг хүндэтгэн урьж байна. За болно. За сайхан урьж байна. Тавгүй юу? Али хадгаар шитгэе харъя. Гоё. За ингээд хэдүүлээ нэгээд 2 хоног ажиллан алдсан гэж болохгүй. Байдал маань ямар байгаа вэ? Улаанбаатар хотод ямар байгаа вэ? Багшийн байдал ямар байгаа вэ? Гэсэн шинэ байдлын үеэр манай Дундгойн дуу хоорон тустай дуу хоороод хаан шийдэж ямар ч нөхцөл дуулуулгийн нэг том чивэл энэ бол энэ том арга хэмжээ зохион байгуулж байна. Би энэ аймагт мэдээ явуулсан ийм арга хэмжээ зохион байгуулж байгаа ингээд боловсрол соёл урлагийн газрын дарга одоо Бомон гэрэл болон тэр хамт олоннууд сайн зохион байгуулж байна, сайхан болж байна, улсад сэтгэл өндөр байд. Энийг дэмжсэн засал даргын тамгын газарт одоо энд оролцох шүүгчийн өмнөөс баярлалаа шилмээр байна. Хүлээж авах нь. За яах вэ? Унших. Дүүсэн санахыг байна. Унших. Болоогүй. За шүүгч маань ажилласан онооны байдлыг бид одоо 1-ээс 10 тоогоор тавьж байгаа. 1-ээс 5 хүртэл одоо дунд муу гэж байхгүй шүү уралдаанд хэлж байгаа. 6-аас 10 хүртэл сайн, 11-ээс 15 гэдэг бол одоо онц гэсэн үнэлгээтэй тавьж байгаа. Шүүгчдийн оноо ширээн дээр шууд гарч байгаа. Нууц байгаа. Хамгийн захын шүүгч оноогоо тавилаа. Доош нь харуулаад өгдөө дарааш нь явуулаа. Нарийн бичгийн дарга дээр очиод компьютероор тооцоологдоод нарийн бичгийн даргын степенд 2 хоног боллоо. Сая гаргаж үзсэн чи ийм үйл дүн гарсан байна. Ярьсан хөрсөг яах вэ? Юу хийнэ тэрийн асуудал байхгүй. Тухайн үеийн сонссон байдлаар бид надад шалгаруулсан. За тэгээ өнөөдөр маш хариуцлага болж энэ улсууд шагнал бүхнээ их гардуулж байгаа. Хамгийн эхлээд гардуулж байгаа. Тэгээ энэ шагналаа хамгаалж одоо дуулах ёстой гэдэг бид үүрэг болгож байгаа. Тэр өдөр жигтэйгэн сайн дуулж байгаа өнөөдөр хариуг дуулж болохгүй шүү. Хариуг үзэж болохгүй. Их хариуцлагатай шагналаа даагараа ард түмнтэйг баяр хүргэсэн шүү гэж ингэж одоо хэлж байгаамаа. За бид нар шалгаруулалтаа өнөхий гайгүй маш шалгаруулсан. Мэргэжлийн баг улсад төрчил нарийн ширим хараагүй. Ерөнхийдөө байдгийг марсан ардын гайслал дүрмдэг зарчим байдаг тэр зарчмаа баримталсан. За ингээд яах вэ? Ёслогоо хэлдэг сайхан байна. Хэрэг сайхан гарч ирж байна. Тайлбар хэрэг сайхан дуугаа утгажуулан амжуул дуулж чадаж байна вэ? За хувцсан центрийг харсан. Жигтэйгэн сайхан дуулчихад
хувцас үсч чадаагүй нэг хэл үсгэлээртэй нэг дороодог шороодог уучлаарай. Тэр үл байхгүй шүү. Энд бол сайхан удлаар бие бэлдээд гарах одоо сайхан ёслол дээд сургуульд ерөөсөө хамаагүй. Хувь хүний асуудал хувь нь авах учраас ийм талаас нь дүгнсэн. За хоёрдугаарт их нарийн бал хараагүй. Бид нар нарийн бал хараа алдаа зөндөө гарч байгаа байхгүй. Мэргэжлийн биш багш нар хөөрхийн хамтд ингээд яаж яах одоо бид нар үс шарсан. Хоёрдугаар ямар их цаг гаргасан байна, ямар их ажил болсон байна, ямар их хөрөнгө гаргасан байна. Бүх газар руусан мэргэжлийн урлагийн байгууллагын зарим байгууллага дутгааргүй тоглож байна шүү. Хувцсан тоглолт нь жүжиглэлт ийм учраас одоо манай багш нар агуу их авьяастай, төм дотор донд тоглогчид авьяастай. За ингээд дүүгэн танилцуулъя. За 6 номинацаар анх удирдамж гарсан юм байна. Энэ юу гэхээр хамтлаг, хөгжмийн хамтлаг, уран уншлага, сөөхөл дуу, гоцол дуу, чөлөөт номер, хамтлаг үжиг, чөлөөт номер гэдэг нь ямар сэдвээр хийж болно одоо өөрснөө ямар авьяасаа юугаа үзүүлэн тэрний төлөө юм байгаа. За хамгийн эхлээд нэгдүгээрт сөөхөл дуу. Сөөхөлд эрхтэй эмэгтэй ансамбл 2-оос дээш одоо нэгээс дээш усууд орсон юм хамтлагуудыг хэлж байгаа. За сөөхөл дууны 3 дугаар байранд ЭДЦС Эрдмийн далай сургууль 41.1 оноор ээж өмнөд дуу шалгарсан байна. За тэгээд энэ шалгалтыг Тус театрын уран сайхны төв хаслын дуулж жүжигийн театрын уран сайхны зүйлийн гишүүн найруулаг зарман жүжигчин театрын төлөөлж эдэр байр гардуулна. За баярлалаа. Ингээд цөөхөл дуудны төрөлд орсон 3 дугаар ярианд орсон өргөмжлөлийг үши танилцуулъя. Ирэх мөхөдөд Эрдэмийн далай зөвлөр сургуулийн цөөхөл дууны хамтлагт Монголын багш нарын баярыг тохиолдуулан дуу хоорын өлгийн дундгой нутгийн ерөнхий боловсролын сургууль мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн сургуулийн өмнөх боловсролын багш нарын авьяас чадварыг нээн дэвшүүлэх, урлагийн боловсролыг дээшлүүлэх, соёлын бит бус өвийг сэргээх, хадгалж хамгаалах түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулж буй багш нарын урлагийн анх дугаар наадмын цөөхөл дууны төрөлд 3 дугаар байр эзэлсэн тул өргөмжлөл мөнгөн шагналаар шагнав. Та бүхнийг урлагийн янжил бурхан ивэж явах болтугай Дундгой аймгийн засаг даргын хамгийн газар боловсрол соёл урлагийн газар гэсэн байна. Баяр хүргэе. За зөвхөн нэмэр шагнал авъя. Тэгээд Эрдэмийн далай зөвлөр сургуулийн цөөхөл дууны хамтлагийг тайзнаа хүндэтгэн өрж байна. дараачихan цөөхөл дууны 2 дугаар шагналыг Эрдэнэ далай сумын ерөнхий боловсролын сургууль 42.4 оноогоор Тэмээн сүргийн мөгдөг сайхан дугаар авчаа. Өрж байна. Шагналыг эдэрвээ гардуулна. За цөөхөл дууны тэргүүн барины шагнал тэргүү гран-при биш шүү тэргүүн барины шагнал. За энэ бол яг чимэг болсон. Мандал ерөнхий боловсролын сургууль 42.7 оноогоор ээж үнэндээ дугаар авчаа. За дараагаар нь чөлөөт номер. Чөлөөт номер түрүү хэлсэн дуртай юм үзүүлж болно. Чөлөөт номерыг гардуулъя. 3 дугаар байрыг Үлзийт 49 оноогоор Үлзийт нутгийн магтаал гэдэг үгтэй байна. Шагналыг засаг даргын хамгийн газрын нийгмийн бодлогын хэлтсийн соёл урлагийн бодлогын ахлах мэргэжилтэн манай шүүгчийн бүрднүүдтэйгээ болор эрдэнэ гардуулна. За 2 дугаар Эрдэнэ сумын ерөнхий боловсролын сургууль 41.8 оноогоор Шин үсгийн багш
Болор эрдэнэ гардуулнаа. За тэргүүн барыг 43.3 оноогоор МГС сүүдэр. За баярлалаа. Дараагийн уран уншлагын төрөл. За ингээд уран уншлагын 3 дугаар арийг 3 дугаар сургууль 1 дугаар сургууль 39.9 оноогоор Мэнг Баттогдох. Шагналыг засаг захиргааны хамгаалалтын нийгэм болон эцсийн дараа наран туяа дараагаар дүүх юм байна. За уран уншлагын 2 дугаар байр МГС 42.7 оноогоор гам хоёг. За тэргүүн барны шагналыг үлзийт 44 оноогоор Сагаан сүрийн домог наран гарав. За 4 дугаар номинац 3 дугаар байранд 41.3 оноогоор өндөр шил гоцол дугаар тийм. Өндөр шил за Монгол тандан дүтгий багш мөнх хоёр. Окей. Багш дулмаа. За 1-р байр Эрдэнэтлээ сумын ерөнхий боловсролын сургуулийн багш Ууган цэцэг. За 5 дугаар номинац хөгжмийн хамтлаг 3 дугаар дэлгэр цогт ерөнхий боловсролын сургууль цэцэрлэг 42.8 оноогоор Монгол Ардын 2 дууны найруулга гэж байна. Сарны боловсрол сургуулийн газрын дарга мөн гэрэл. Хумбано Ардын сан биднэрэ. За 2 дугаар шагналыг МГС 42.7 оноогоор Үүлэнбор. Цэвэрлэн өргөн жилийн уншид танилцуулъя. Иргэн хүндэт дэлгэр цогт сургуулийн ардын хөгжмийн хамтлагт Монголын багш нарын баярыг тохиолдуулан дуу хоорын үлгий, Нонгов нутгийн ерөнхий боловсролын сургууль, мэрэгжил сургуульд үйлдвэрлэлийн төв, сургуулийн өмнөх боловсролын багш нарын авьяас чадварыг нээн дэвшүүлэх, урлагийн боловсролыг дээшлүүлэх, соёлын бит өвийг сэргээх, хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулж буй багш нарын урлын анх дугаар наадмын ардын хөгжмийн төрөд 3 дугаар байр эзэлсэн тул өргөмжлөл мөнгөн шагналаар шагнав. Та бүхнийг урлагийн янжинлан бурхан ямагт ивэж явах бай. Дундгов аймгийн засаг даргын хамгын газар, боловсрол соёл урлагийн газар гэсэн байна. Баяр хүргэе. 2 дугаар лига МГС 42.7 оноогоор Үүлэнбор
байна уу? За тэргүүн байр. Тэргүүн байрыг 42-19 оноогоор хүн байна уу гэж байна. 42-19 оноогоор Мандал Ерөнхий болон сургууль хөдгийн айлын төвтэй юм байна. Жоохон да ший. Жоохон байрууги. За вот гараа. За 6 дугаар номинац бүжгийн хамтлаг. За энэ айхтраа энэ салалцсана гэдэг шиг нэрээ. Ямар ч олон жороо гарав, ямар ч олон одоо хөдөө нутгийн үзэсгэлэн гарав, ямар ч нэг адуучин гарав. Энэ гурван бүжгөөс Монголын бүжгийн оргилд байдаг алдар сэвждийн дэгэрсэн бүжиг гадаад улсын олон улсын бүжгийн тэмцээн болгон тэргүүн барь эзэлтгийн ерөөсө юу тоохгүй гэж шүү манай багш нар. Юу тоох тэр үеийг гадаад хүн хийсэн гэдэг амны хөөш. Бүжгийн хамтлаг 3 дугаар байр. Гайвар хүний өдөртөө үгээр чимэг. Математик гүнзгийрэл сургалтын сургууль. За энэ Чичиргэн. Дахин 2 дугаарыг Мандал Ерөнхий болон сургууль Жарон. За дараагаар нь бүжгийн хамтлагийн тэргүүн байр мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн 33 оноор алдарт адуучин бүжгээр авчаа. Сайд нөрж байна. Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театр одоо шагныг гэсэн юм учраас энэ шагныг бол 219-16 оноогоор 3 дугаар сургууль 1-р сургууль захирал Ууганбаяр гардуулж байна. 3 дугаар сургууль 1-р цэцэрлэг гэж байна. Тусгай байр тийм. За ингээд Ууганбаяр цэцэрлэг үрж байна. За энэ төвлөрсөн ирсэн та бүхэндээ энэ өдрийн амар амгалан айлтгая. За үнэхээр энэ багш нар маань хүүхдүүдийг бас сурахын хажуугаар өөрсдийгөө бас хөгжүүлэх тийм 3 хоног бас оролцсон нэлээд хүч хөдөлмөрөө бас зарсан бахаа гэж бодож байна. Ингээд бас өчөөгөн одоо Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театрын зүгээс одоо нэрэмж чаглалаа гардуулахад болсон таатай байна. Ингээд энэ сайхан хуурыг энэ тэр одоо багш сургууль хүмүүж хөгж багчууд сурж байгаа 3 дугаар сургууль 1-р цэцэрлэгийн хамт олонд одоо дурсгая. Ингээд За ингээд та бүхэндээ ихэнх хүүхдийн урьдчилгааг уншиж танилцуулъя. Хүмүүнлэгийн сургууль 1-р цэцэрлэгийн хамт олондоо монголчуудын бэлт бус өвийг хадгалах, хамгаалах, сэргээх, дэлгэрүүлэх, ард иргэдийн соёлын өв урлагийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулсан Дундгой аймгийн багш нарын анх дахь урлагийн баг наадамд амжилттай оролцсон тул баяр хүргэж өргөмжлөл хадгалуулав. Таны хамт олныг урлагийн тэнгэр Янжинлан бурхан үргэлж ивэж байх болтугай. Монгол улсын алдарт гавьяа жүжигчин зууны манлын уртын дуучин Жиг зүйн дор давгийн нэрэмжтэй Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театр захирал Ууганбаяр.
Оюун захирлаа. За ингээд Тэнгэрийн тэмдэг Өсч байна уу? хүүхдийн театрын дээрм шагналаар шагнагдсан хүмүүлийн сургуулийн хамт олон за мөн нэгдүгээр цэцэрлэгийн хамт олонны төлөөллийг өрж байна. За дагуулхан цааш нь явлаа. Говийн ирээдүйн цогцол сургууль 218 оноогоор тусгай шагнал. Шагналыг төвлөрийн дуулал жижигэн театрын хамт олонны шагнал энэ шагналыг шүүгч нарийн бичгийн дарга менежер Цолмон гардуулна. За ингээд өргөмжлөгийг үнж танилцуулъя. Говийн ирээдүйн цогцлбор ерөнхий боловсролын сургуулийн хамт олонд монголчуудын биет бус өвийг хадгалах, хамгаалах, сэргээх, дэлгэрүүлэх, ард иргэдийнхээ соёлын өв, урлагийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулсан Дундгой аймгийн багш нарын анх дугаар урлагийн баг наадамд амжилттай оролцсон тул баяр хүргэж өргөмжлөл хадгалуулав. Танай хамт олныг урлагийн тэнгэр Янжлан бурхан үргэлж ивэж ухалдаггүй Монгол улсын хөдөлмөрийн баатар ардын жүжигчин Зулаймалтай уртын дуучин Норбансдын нэрмжит төвхалхийн дуул жүжигний театр захирал Дорь зүрх гэсэн энэ хөргөмжлийг гардуулахад бэлэн болсон байна. Ингээд говийн ирээдүйн цогцлбор сургуулийн хамт олныг өрж байна. Хоёрцон 11 оноогоор 3 дугаар хоёрыг мэргэжлийн сургууль үйлдвэрийн төв 220 оноогоор 3 дугаар хайранд орж байна. Баяр хүргэе. Хоёрцон 44 12 оноогоор МГСС би давшиж хэлж байна. Математик өндөрлөсөн сургууль. 2 дугаар Нарамжаа дараагаар доо. Бүгдээрээ баяр хүргэе. Хичнээн ажил болов. Хичнээн дарж гаргав. Хичнээн зөвхөн дараагаар захирлууд маань. Энэ шагнал тэргүүн бар энэ шагнал өгч байна. Мандал сургууль Аймар фонд үтжсэн Андрей. Бидний санаачсан багш нарын урлагийн анх дугаар наадмыг маань дэмжин санаачсанараа дэмжин дөнгөж саяхан бидэнд нэгэн сайхан баяртай мэдээг дуулгахаар нэгэн хүн ирснийг урьж байна. Ган яч чагсаад компани захирал ган хоёрыг таныг микрофон өгнө. За санаа. Таавахны энэ орон үеийн амраа мөнгө байтуяа. Үнэхээр одоо манай багш нар, манай сургууль мужигч маань биднийхээ өмнө ийм сайхан одоо өөрсдийнхөө урлаг авиасыг одоо тодруулж үзүүллээ. Энэ бол одоо үнэхээр сайхан юм боллоо. Тэгээд ийм сайхан үйл явдлыг тохиолдуулан Ганж компани зүгээс бас дөрвөлсөн 3 байгууллагыг шагнахаар шийдлээ. Ингээд мандал сургуулийг 500,000 төгрөгөөр математик өндөрлөсөн сургуулийг 300,000 төгрөгөөр мэргэжлийн сургууль үйлдвэрлэлийн төвийг 200,000 төгрөгөөр тус тушаалын цааш үйлдвэрлэсэн гэж авлаа. За
сургуулийн удирдлагууд гарч цалингаа үлээж явна. Манай сургуулийн удирдлагыг хайснаа хүндэтгэн өрж байна. Математикийн бүдгэрээс сургуулийн удирдлагыг хайснаа хүндэтгэн өрж байна. Мөн мэрэгжил сургуулийн удирдлагын удирдлагыг хайснаа хүндэтгэн өрж байна. Манай сургуулийн За тэгэхээр энэхүү хүндэтгэл уралдааныг холоос зорж ирж шүүсэн хоёр шүүгчтэй Дундгой аймгийн боловсрол соёл урлагийн газрын хамт олонны зүгээс дурсгалын зүйлийг гардуулж байна. За ингээд уралдааны ерөнхий шүүгч Ухмаа таны хүндэд хөөрж байна. За бүгдээ хамтарч баярлуулъя. За мөн уралдааны шүүгч Бүрүүлж таныг өрж байна. За мөн энэхүү уралдаанд идэвхтэй чармаалтай амжилттай оролцсон нийт бүх сургуулийн цэцэрлэгийн багш нартай ажилчид энэхүү дурсамжийг бас гардуулж байгаа маань ингээд тоглолтын дараагаас энэхүү дурсамжийг өөрсдөө авах нь байна. За энэхүү уралдааны маань шагнал гардуулах эслийн үйл ажиллагаа нэгжгэр сайхан болж өндөрлөө. Нийт шагнал хүртсэн багш ажилчидаа за мөн шүүсэн эрхэм шүүгчдээ халуун талархал илэрхийлэн дуу хүрээний Дундгой нутгийн алга талшилтыг зориулъя.